байгаа мэрэгчлэгтэй хамт нөхдөдөө хайрт багш нартай алдарцуутай ахмад жүжигчтэй хамтран тоглож байсан жүжигчтэй одоо өнөөдөр бидний дэлхийд нэртэй Иргэнгийн Брос циркийн тоглож байгаа нийт жүжигчтэйгээ өмнөөс усан циркийн 70 жилийн мэдчилгээг өргөн дэвшүүлье. Монголын циркийн түүх гэх юм бол 1941 оны 7 сарын 9-нд бол Ярамгийн талбай дээр нэгдсэн түүхтэй. Монголын циркийн түүхийг бол зайлшгүй гавь жүжигчин Арднаа Авазар, ардын жүжигчин Нацаг, Гомбо гэж энэ гурван хүн бол үндэслэн байгуулсан түүхтэй юм аа. Нөгөө талаар бол Оросоос бол Волошин гэж багш байсан. Тухайн үед бол 36 онд бол уран биеийн тамир гэж Монголд бий болж исэн түүхтэй. Тэрнээс олбоолаад Монголын цирк үүссэн. Тэгээ энэ цаашаа олбоолаад юу ярих гэж байгааг вэ? 1972 онд Арднаа Авазрын нэрмжит циркийн сургууль анх үүсгэсэн. Тэрний нэг нь бол би одоо өөрөө сууж байна. Одоо энэ сайн том циркэд 2 дугаар ирж ажиллаж байна. Энэ бол яг л сайхан багш нарын ураач, багш нартай баярлалдаг. Энэ ташуун хэлэхдээ бол манай ардын жүжигчин төрийн сэргэл Цэнда Юшга гэдэг багш намайг бол яг өөрөө гардаж авсан. Тэр багшийн одоо ачаар ингэ сайхан явж байгаадаа маш их баяртай. Одоо дуртахгүйгээр хүмүүс болохгүй. Манай одоо ангиас 11 хүмүүс одоо ер нь тухайн үед бол ер нь олон жил бол циркийн Монгол улсын цирк гэдгийг бол дэлхийн дахинд бол таниулахад бол их чухал нөлөө үзүүлсэн. Ийм хүмүүс байдаг шүү. Одоо энэ жүжигчтэй одоо ахмад болж шүү дээ. Хүмүүстэй 70 жилийн маш их эрчтэй, хүчтэй цуг ажиллаараа та бүхэнд чадвар байгаа шүү гэдгийг сайн хэлж байна. Энэ өдрийн мэндийг хүргье та. Энд Монгол улсын гавьяа жүжигчин Амар Жардын шав харилцсан бий өвсөнсөг байна. Энд гэр бүлээрээ ирсэн байж байна. Манай гэр бүлийн нэг Наран Туяа гэдэг хоёр хүүхэдтэйгээ явж байна. Бидний тоглолт болон амьдрал ахуй дэжгүй сайн байна оо. Тэгээд Монгол улсынхаа циркийн нэр хүндийг болон эх орныхоо нэр хүндийг дэжгүй сайн авч явж байгаа гэж бодож байна. За ингээд Монгол улс циркийн урлаг байгуулагдсны 70 жилийн ойд зориулаад багш Монгол улсын гавьяа жүжигчин Амар Жаргал шант циркэд акробатын багш хийдсэн бол доктор нартай баярын мэнд хүргье. Улсын цирк цаашид хүрээгээ улам төрж шинэ залуу уран бүтээлч шинэ уран бүтээлээр улам хөгжиж хөгжин бодлох болтугай гэж ирээ. Циркийн сургууль анги удирдсан багш цэцгээ болон Батбаяр багш түмэн гэхээр Гамбал багш нартай бас оюун багштай маш их баярлж тавьж хэлье. Хамтдаа хайртай шүү. Монгол улсад циркийн урлаг байгуулагдсны 70 жилийн баярын мэндийг Монголынхаа циркийн нэрийг гаргаж яваа бүх жүжигчдийн өмнөөс Монгол улсын цирк байгуулагдсны 70 жилийн баярын мэнд хүргэж байна. Жаргал гэдэг. Би анх циркэд 1997 онд мажисүр багш дээр орж исэн манай багш Монгол улсын төрийн чагналт гавьяа жүжигчин мажисүр гэж маш ондаг тийм байсан. Одоо циркийн 70 жилийн тэгээд циркийн үний одоо хамгийн хөндлөж явдаг хүмүүс одоо циркийг өмнө чин сэтгэлээсээ хайртай цирк хий гэсэн хүсэлээр өмсөх хүн болгоны чин сэтгэлээсээ хөндлөдөг. Тэгээд мэдээж миний манай багш мажисүр багшаа тэгээд яг л манай багш байсан одоо хөндлөдөг одоо манай багш маань нэг юмд хүргэе үнэхээр одоо нэг хүрээж үнэхээр энэ жишээ энэхийг хэрэгжүүлэхдээ бол чамайг үнэхээр төслийн хэмжээ тий чи ямар ч зовлонтой чи ямар ч ажигтай байсан байд одоо чамайг чи хүргэе гэсэн тийм сэтгэлтэй хүн байсан болохоор би бол багшигаа үнэхээр их хөндлөж авлаа. Багштай би маш их хайртай багшийнхаа өнж пэн гэж хэлж байна. Анчаа уран уралтаараа ирээд багшийнхаа
нэрийг гаргаад бас тэгээд орон улстай хийгээд орон улстай тоглоод цэцэг ахыхаа намрт туслаад явж гин. Тэгээд энэ Америкт ер нь манай Монголын ууралт маш их газар тархаж олон ууралчид байгаа. Одоо циркийн 70 жилийн тохиолдуулаад Монголын бүх циркийн жүжигчдтэй баярын мэндийг хүргэе. Өшөөлөө амжилт гаргаад дэлхийд номер 1 болсон төлөө хичээгээрэй. Монгол улсад цирк байгуулагдсны 70 жилийн ойд баярын мэнд хүргье. 70 жилийн ойд баярын мэнд хүргье.